Монгол Улсын ерөнхийлөгч 1.8 сая хэрэглэгчтэй UBCAP компани болон 120 мянга гаруй жолоочийн төлөөлөл болон такси үйлчилгээ хэрэглэгчдийн төлөөлөлтөд олжлаа. UBCAP-ны зөвхөн такси дуудлагын бус хоол, хүнс, шуудан хүргэлт, шуурхай илгээмж, дуудлагын жолооч, яаралтай авто тусламж зэрэг үйлчилгээг нэгтгэсэн технологийн компани юм а. Энд орон даяар 120 мянган жолооч хөдөлмөр эхлэж орлого олдог. Тэдний дунд багш, эмч, төрийн албаагч, ахмад настан гэд бүх салбарын иргэд нэгдээд байгаамаа. Сүүлийн 5 жилд UBCAP компани улсын төсөвт 11 тэрбум, жолооч нар 4.1 тэрбум төгрөгийн татвар төлжээ. Жолооч нарыг төрийн үйлчилгээ захиалгат тээвэр, жуулчин тээвэрт хамруулж, тогтмол орлоготой найдвартай жолооч нарыг автомашина шинжлэх, орон сууцтай болгоход бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Урд урдны ерөнхийлөгчийг би одоо ингэж таксийн үйлчилгээнд явж байгаа юм ард иргэдийг хүлээж авсныг би мэдэхгүй байна. Ерөнхийлөгч хүлээж аваад энэ уулзалт маш үр дүнтэй гоё найзаг дотн халуун дулаан боллоо миний хувьд. Такси үйлчилгээнд явдаг хүний хувьд хэлэхэд бидний ажил амьдралыг ойлгож бидэнтэй хамт илэн далангүй ярилцсан ерөнхийлөгчдөө баярлалаа. Та өнөөдөр тийм үү? Гутлал авч өмсөхгүй альсгүй энэ гуталтайгаа 2 жил болчихгоо. Альсгүй би өнөөдөр хоол идэх ёстой. Тэгэхээр хамгийн түрүүнд би хоол идэх ёстой. Өдөр болгон. Тэгэхээр энэ хүнсний аюулгүй байдал, дээрээс нь үндсэн одоо манай энэ цагаан алт гэдэг одоо үндэсний үйлдвэрлэлийг маш сайн хөгжүүлэх нь хамгийн чухал гэж боддог. Өөрөөр нь нэг ийм том өргөн хилцээр ийм өргөн нээлттэй ярилцлага болж байгаагүй. Тэгэхээр маш их баяртай байна. Бидний залгал зовлон их орны энэ улс орны маань одоо хөгжил дэвшил бидний хийж байгаа үйл өөрсдийнхөө хийж байгаа хөтөлбөр ажил үүсгэн талаар ярьлаа. Ерөнхийлөгчийн санаачилсан янз бүрийн төслүүд байгаа шүү дээ. Ажлууд эдгээр бол ерөөсөө дандаа их орн ард түмэн ирээдүйн хооч үе биднийхээ төлөөлөл хийж байгаа төсөл гэдэгт би бүгдэнд дэмжиж ажилтдаг, гэр бүлээрээ дэмжиж ажилтдаг бид нар. Ерөнхийлөгчтэй яг нүүр тулж анхудаа уулзаж одоо ярилцлага сонсож байна. Маш илэн далангүй найрсаг, сайхан яриа өрөөтэй хүн байдаг юм байна. Одоо нефтийн үйлдвэр барьна гэдэг эхлүүлсэн. Энэ л одоо маш одоо бүтэлтэй сайхан үйлдвэр барьчих юм бол одоо манай Монгол улс ч одоо нефт одоо хараалт биш болно гэдэг чинь маш том гоё сайхан үйл явдал болох юм байнамаа. Төрсөн цагаас эхлүүлээд хүлээж авч байгаа өөрчлөлтүүд ямар байгаа вэ гэдгийг маш тодорхой ярьж өглөө. Тэгээд тэр хугацаанд одоо такси үйлчилгээний тоо, статистик мэдээллүүдийг маш сайн ойлгож авлаа гэж хэлмээр байна. Тэгээд одоо залуу үеийн хувьд цаашдаа дахиад 30 жилийн хугацаанд бид нар юу хийж чадах вэ гэдгийг ерөнхийлөгч маань зөвлөж чиглүүлж өгч байгаа байхаа гэдэгт маш ялла. Тэгээд тэндээс цаашаа бодож төлөвлөж авах зүйлүүдийг ерөнхийдөө суурийг нь өнөөдөр олж авсан гэдэгт итгэлтэй байна л гэж хэлмээр. Тээврийн салбар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 8 орчим хувь, нийт ажиллах хүчний 6-аас 8% эзэлдэг. Нийгэм эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг. Ерөнхийлөгчөө санаачлаг гарган Транзит Монгол үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, Монгол улс Аз, Европыг холбосон тээвэр логистикийн зангилаа төв болох зорилт төвшүүлсэн. Мөн ерөнхий сайд байхдаа анхудаа төрөөс авто тээврийн талаар баримтлах бодлогыг батлуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл байгуулан ажиллаж байлаа. Зам тээврийн хөгжлийн ям цаашид эрх зүйн шинжилэл хийж тээвэрчдийн хөдөлмөрийн зах зээлийг хамгаалж, ядуурлыг бууруулах салбарын хариуцлагыг дээшлүүлэх ёс зүйг сайжруулахад анхаарах юм байна.